эргүүлэн татах хуулийн төсөл Хилцэл байх л да. ер нь энэ хуулийн төсөл байх нь зөв үү? Та юу гэж бодож байна? Зарим тал нөгөө талаараа бол парламентын ардчлалт бол одоо сүргээр нөлөөлнө гэсэн ийм байр суурьтай бас хүмүүс байгаа л энэ л дээр та өөр Сайн маш сайн ярилцах хэрэгтэй. Ер нь бол энэ чинь бас дээр илбүдэрж ерөнхийлөгч багт нэг ич найл үлүүлээ. Бас нэг ороод төрийн байгуулалтын байнгын орон дээр унжсэн. Ер нь бол ямар болгоомжтой байсан бэ гэхээр мөнгөтэй хүмүүс ямар нэгэн байдлаар ёс зүй гэдэг юмыг өдөөж турхираад эргээд нөгөө ёс зүйн тал дээр нь чагсаал хийх тийм ээ. Тэгээд одоо нөгөө өөрийнхөө урдах гишүүнийг татаад араас нь орох юм өрсөлдөөн лөө одоо манлайлан орно шүү гэдэг. Сайн байна. Энэ сайн хэлцэх хэрэгтэй. Миний хувьд бол дэмжихгүй л байгаа. Таны бас нэр явж байгаа шүү дээ. Тэгээ чуулганд асуултаа гэдэг. Тийм байлаа. Аха. Ерөнхийлөгчийн сонгуулийн одоо сунгаа ер нь нэр дэвшигчдээр эхэлж байна. Таны иргэний зориг ногоо намын Гүү байгаа гэсэн энэ үнэн үү? Юу гэж тийм байх юм бэ?